Далай Production нүүдэлчдийн дуу хоолой төрийн бас байгууллага үзүүлж байна. Дэлхийг тамгалсан Чингисийн морд төсөл Мордны соёл сувраг баримтат кино. Зохиогч продюсер Лаажвын цагаан далай. Ерөнхий найруулагч Сэнгэрэн Сүхбаатар. Ерөнхий зураглаач Даваасрынгийн ангараг. Дууны найруулагч Батчилууны цогцлмаа. Хөгжмийн зохиолч Бямсрынгийн шарав. Даваажвын Сүхбаатар. Зураач Лавгийн гал мандах. Жаргал сайхны мөнх жаргал. Зөвлөх найруулагч Бомжвын жигжид сүрэн. Түүхийн зөвлөх Адягийн баяр магнай. Редактор Аюур Бунягийн Лавга, Банжуурын Бямсрын. Эвлүүлгийн найруулагч Мөнх баярын Төмөн хишиг. Ерөнхий ивент тэтгэгч Мордны соёлоо дээдлэгч 5 толгой транс компани. Мордны соёл бол нүүдэлчин монголчуудын хувьд энэ дэлхийн олон үндэстнүүдээс ялгарх сорын ганц хөх тэнгэрийн тамган юм. Зохиогч. Нүүдэлчин монголчууд адууг наазах нь 5,000 жил. Жаахан цаашлуул 8,000 жилийн өмнөөс гаршуулж, гэршүүлж эхэлсэн нь Монгол нутгаас олдсон археологийн олдвор, хадны сүг зураг, түүхэн баримтуудаас нотлогдож байна. Монголчууд адууг гаршуулж, гэршүүлж эхэлсэн тэрэл цагтай яг зэрэгцсэн оньямаа үхэр тэмээгэн тун ойрхон хугацаанд гэршүүлсэн бол доо. Манай малын бүх хүүхдүүд чинь хавтгыг тэмийн ойж, надууны холон тахин байж байна, янгэрн байж байна, аргал мөн байж байна. Эд бүгд чинь бол их оронтой байж байгаа юм зүйл үү. Тал нутгийн нүүдэлчдийн үндсэн амин зуулга, эрхлэх аж ахуйн гол хөдөлгөгч хүч нь хурд хүчтэй адуун сүрэг боллоо. Ав хомрог, аян дан, үүдэл суудал, бусад мал анх хариулах, шуудан харилцаа, мэдээлэл дамжуулах гээд адууны хурд хүчээр хийж болох бүхий л зүйлд хүн адуу хоёр хамтран зүтгэж ээнэгшин наслаа. Энэ явцдаа оосор ногт, уурга бугуйл, эмээл хазаар, гоёл жимэглэл, дуу хуур гээд эдийн болон оюуны соёлын гайхам өвийг үтээсэн нь эдүгээ цагт хүн төрлөختний бүтээсэн их соёлын эрдний нэгэн талаас болон гялцсараа. Дөтгөр бүлэг. Уурганы урт түүх. Үрээтэй хүний уурган хугархай, үртэй хүний аяган нэмтэрхий. Монгол хэлц. Нүүдэлчид адуугаан хэдийгээр бүрэн гаршуулсан хэдий ч үнэн чандадаан хээр тал нутагтаан онгон зэрлэгээрэн явж дураараа бэлчих хэрэгчлөөг нь бас үлдээсэн юм. Тиймээс тэд тал нутагтаан дураараа бэлчиж тоо толгойн чөсөн нэмэгдсэн. Хашааж үчээнд бүгдийг хорчхоогүй. Тэр зүргээсэн сэлгэж унаж идэж хэрэглэхдээ яаж түргэн барих вэ гэдэгтээ нүүдэлчид тулгарлаа. Ер нь байгаль дэлхий нүүдэлчдэд хишиг уянаа харамгүй хайрлсан юм. Дээр нэгэн цагт түүрийн аж ахуй эрхлэн жимс загсахнаар хоолж явсан тэр цагийн өвгдийнх нь амьдралын хэвшлийн улбаа бас дэрэгдэнд байж зарим нь загас дэгэдэж хоол хүнсэндээ нэмэрлдэг байлаа. Загасны уурга. Энэ үл өрдөөсөн хажууханд нь ургасан өдгөн бургас хус руу ороод л хийчих хэрэглэл. Ингээд өвөг дээдсийнхэн загасны уурганаас сэтэл авсан нүүдэлчингэр адуун сүргийнхэн зүг сунулдсан урт уурга тулан мортхон дээрээ. Нөгөө төгөр сул ява адууг ижлийг нь унан ижил хурдаар хөөхөд ачаатай буюу хүн унсан араа удаан байх учраас ямар нэгэн хэрэгсэл зайлшгүй хэрэг болж таараа. Хязгааргүй уудам тал нутагт барих гэж байгаа адуугаан улжааж алдвал явган хоцрох учраас амьдрал тэднээс овсгоо самбаа, хүч чадал, хурц хараа, сайн уурга,
сайн уургач мөр бүгдийг нь нэгэн зэрэг шаардсан байна. Уургыг хус бургасаар наад зүйж бас зарим газар залгаагүй хусан уургач байна. Харин говь талынхан бол ус бургасыг тагнайлдан залгаж барина. Уургаан тагнайлдаж залгаж батхуух хийх нь адуучин хүний бас нэг эрдэм авьяас. Ялангуяа уурганы хувийг гөрөөс ямааны хүзүүг битүү туламлан өвчиж сайтар идээлж элдэн эрчил томож хийдэг. Яа энэ ингээм дотор илчээ. Сайхан тэгшин. Сайхан өөлчих юм бол урганы ч ойд өдөө чинь цэвэрхэн болдог. Илчээ сая. Яа энэ овооны хүзүүг шар сунд идээд урганы хойж мундаг сайхан хойд болж ирсэн. Одоо энэ зөвлөө үстэй ямаа найрсаг хахгүй шутраад улаан суус хар хөрсийг авч ийм сайхан хойд овооны хүзүү хойвас илүү шахууд юм урганы сайхан хойд болдог болсон шүү дээ хүмүүс. Наадах илчийн сайхан өнөвчгүй илчилж. Алил болох тэр ихнэд өөгийн сайхан аваад урганы хойд дэшин цэвэрхэн гоё болно. Одоо ингээд хамж байхад анууд бүдүү юм шиг харагдаж байгаа. Наад чи хатаж энэ хөвшөө соноод ирэхээр нарийнхан сайхан уралж ирсэн үчин гоё харагдаж. Тэгээ өмнөх нь наад салгаагаа нанаас. Өмнөх нь наадхаасаа илчлээд. Илчээд чинь чангайл эдлэгээний хувьд сайн болно. Ямаа найрсан хувь тийгээд ингээсээ хувь болцсны дараа чийг авал амархан тасрах тийм ажилд ордог. Солгой томоод мөр ургалахтаа дандаа зөв ургалж зөв мөшгөж эдлэн. Тэрүүнд тохирол солгой томдог. За уурганы хувь одоо ингээ хийгээд төгсгөл ингээ дуусаад одоо уурганыхаа хувийн хэмжээг ингэж үзээд ингээд нэг алдлаад ингээд нэг үзүүр барин тохоо болдог. Тэгээ уурганы нэг чи их том бас хэрэггүй. Нэг ийм сайхан хэмжээтэй нэг хэмжээнд болдог. Одоо хэдүүлэн гараад уургандаа хийж үзье. Хувийн угсаны энд бол 2 хуруу яг ингэ чихүүхээр энэ угсаанд яг л ийм байх юм гэтэй байдаг гэж урд угсаа. Хойд угсаа бүдүүх урт байвал их урдуур ордог. Мөр ургалахад. Тэгээд наад хоёо хэмжээ үзүүр тохоо. Энд нэг үзүүр тохоо л байдаг. За тэгээд огны ургаар бол яг ингэж хотгож хаян да. Байгаль загварынхаа нөхцөл шалтгаалan нутгийн уурга өөр байдаг.
Уурга хэрглэж байгаа монголчуудын хамгийн баруун зах нь Алтай аргавын нутгийнхан буюу Говьалтай аймгийн Баян уул Жаргалан сумаас зүүн тийш уургаар мөр ирдэг. Түүнээс цаашуул их хвчлэн бугуйлдаж барина. Баатар бангийн хошууны 3 залгаатай уурга, сонирхолтой домогтой, өргөн цэл хувьтай зэрэг олон онцлогоороо бус нутгийн уурганаас ялгаатай. Ер нь манай Баатарбангийн хошуунд 3 залгаатай уургыг барьдаг. Ер нь өшөө газар одоо ингэж барьдаггүй. Уурганы язаар орны нөө. Тэгээ энүүнийг чөмөг гэж ярьдаг, дунд нь оруулж хийдэг. Тэгээ энэ 3 залгаатай уурганы бас нэг түүх нь Бүүвэ Баатар гэдэг Баатар хүн энэ баруун хошуунд баруун аймаг руу одоо бас их яган гэдсэнд ээж нь одоо багтлогч тэр баруун хошуунд очиод тэгээ хүү гарч тэр нь Бүүвэ Баатар гэдэг нэр өгч тэгээ тэр хүүгэн өөрийнх нь онгон нутг руу нааш нь явуулахдаа 3 хослонтой гэр барьсан 3 залгаатай уурга барьдаг нутагт очиж тогтоо тэр болтол одоо Хөлгийн амыг Бүү тат гэж явуулсан түүхтэй. Тэгээ тэр хүн бол бас энэ нутагтаа орж энд амьдарч ирсэн гэдэг ийм домог байдаг. Тэгээ манай энд бол 3 залгаатай ийм уурга барьдаг. За 3 хослонтой гэрийг бол бас баруун тийш бол 2 хослонтой голдуу байдаг. Манай энд 3 хослонтой гэр барьдаг ийм бас түүх байна. За нөгөө талаасаа бол мэдээж бас мод хавртай ийм газар бас одоо уян зөөлөн байх мөн бас угарсан ч гэсэн энэ одоо жижиг хэсгээрээ бас угарч гэмтлэхэд дараагийнх нь уургыг дараагийнх нь уран толгой энтрийг бас залгах мөн одоо хамгийн гол хэсэг болж байгаа тоотлын язарынх нь хэсэг бүтэн үлдэх бас ийм илүү даваа онцлог байна. Зүүн аймагуд бол мэдээж одоо нааж барьдаг. Манай Жаргалан юм уу завхан ийшээ болохтон зэрэг ерөөсөө толгой юу хоёрыг шууд залгаж боож барих жишээтэй. Энүүгээр бас манай эндхийн уурга бол сонцлогтой гэж ингэж үзэж байгаа юм. За хувийн тухайд болооны хүзүүгээр хийдэг байсан.Ооны хүзүүг бүтүү өвчөөд тэгээд түүнийг ингэний сүүгээр бордоод тэгээ ингэний сүүгээр бордож элдээд ингэж гурамсалж ингэж томоод тэгээ хувийн дуу оруулна гэж тархитдаг малын тархиар алжидсан малынхаа тархинд одоо дэвтэх тархиар байнга ингэж арчих ингэж хадгалсан хувь бол нэгдүгээр бас гандаж үжирх нь баг хоёрдугаар морь өрөх гээд уургыг даялахад бол маш гоё тийм дуу гаргадаг ийм бас учиртай. Мөн манай нутагт бол одоо зүүн аймагудаас ялгаатай нэ одоо ийм урт цээл хувийг хэрэгэлдэг ухаанд одоо энэ хэдл одоо 3 м орчим байх жишээтэй. Ер нь одоо тэгээд цээл хувьтай газар бас одоо цэцэн мэргэн байдаг. Ухаан санаа уужуу байдаг. Адуу мал одоо маш их өрчүүрждэг энэ төр гэсэн тийм бэлэгдэл бас байдаг. Энэ цээлийн хэмжээгээр нэг огцооруулж ингэж уухгүй. Яг одоо энэ уурганыхаа юунд юугаар тааруулж уяал. Энийг ингээл татхад бол одоо ингээд яг л энэ ингээл үзүүр тохоо байж идэг. Мөн уурга бугуйлыг аль алиныг нь хослуулан хэрэглэдэг газарч бий. Энэ бол хангаан нурууны өвөр идэр дэсийн сав газар олон голын бэлчээр их. Манай нутагт бол уурга бугуйл хоёрыг бол аль алиныг хослуулан хэрэглэдэг. Энэ бол одоо уурганы үзүүр нь байна. Энэ дунд шилб гэдгийг энэ үнийг татаад 3 залгаатай. Энэ хувийн одоо ингээд тохой гэлбэртэй явал яг нарын жахалзуураар ингээд нэг дарахад яг таардаг. Тохой ингэж хэмжиж яадаг. Энэ хоёрын бол язаар гэж нэрлэдэг. Ийм учиртай. Уурганы хувийг болооны хүзүү яман нарсээр хийдэг. Энэ шатсан яман нарс бол ер нь тасардаг.Ооны хүзүү бол их пөх байдаг. Тийм учраасооны хүзүүгээр хийдэг хэлтэй байна.
Уурга нь хангайд ургадаг. Харин уургач нь говь төрөгдөг гэдэг оргуу хоосноос үсэв юм аа. Дээр өгүүлсэнчлэн илчилгүй уудам говьд сайн уургач байж л унаатай явах амьдралын зайлшгүй шаардлагын үүднээс бий болсон зүйл юм. Авийн бэлтгэний ветнэгч нь одоо тэгээд хосон уург барьж л өссөн усууд тэгээд хангаагаас мод олж ирнэ. Тэгээд ветнэгч одоо тэгээд вагнхон уурхтайхан тэгээд уурх сайн мөрөний хүчээр л одоо тэгээд атугаа малдаг болсоо ч үү тэгээд нэг уурцмар сайтай байж л Монгол орны ядуу дэш юмнаа хямартаа. За тэгээ ингэж ярив. Одоо бол намрын загт бол 2 тагнаатай ураг барьдаг байсан бай. Тэр гүүний хайл тогтно гэж байна. За тэгж юусэн чи хавар болохоор ганц тагнаатай ураг барьна. Тэгэхэд одоо намар болохоор урдаас нь гэж бод гүүний хайл тоглохгүй. Хавар бол дандаа ийш нь бод. онохон хүчгээ татаа хийгээд л тэгэл уургаа багч одоо сайн шүү дээ. Татаасан хийгдэл боож байвал чангархан дээр байт юм да. Баа нэг мөрдөд нэг сайхан уургалаад өвөөнөртөө нэг харуулчих юм да. Атуучин хүнд уургач саймар гэдэг хамгийн үнэн чанд нөхөр нь байдаг. Мянган адуун дотроос тэр ердөөсөө ганцаархнаа эзэн хүндэн гараар баригдаж эмээлээд морцсны дараа харин чухам шувуу шиг нисэн завдаж орооморыг самбай дэрлэн хөөж уурга адууны толгойд ормогц ургаа хатмат уллан хөдөлгөөс. Сайн уургач, сайн уургаймар хоёр бие биенээ өчүүхэн төдий хөдөлгөөнөөрөө мэдэрч Монголын нүүдэлчдийн морь уургалах гэдэг хосгүй ритмийг яруу тодор харуулдаг үлээ. Атуучин хүнд хээр хөдөө юу шохоод хөдөө хээр уурга хугарах, уурга тасрах бол яах вэ? Юугаар боох вэ? Бас тэр үед мөн өхөн анх хазаарлахтан хэрглэж байсан морины сүүлийн хялгас хэрэг болно. За сая одоо морь уургалаад энэ уурганы боолт суул тагнаа муу байсан учраас шудраад тагнаагаа шудраад судлаа. Тэгэхээр одоо морь уургал одоо адууч юм бол мориныхоо уургалынхаа одоо тагнааг сайн боолт нь одоо чанга байх хэрэгтэй. Энийг одоо хувийн угсаа энэ уурганы одоо боолт тагнааг бол одоо байнга үзэж явах, шалгаж явах хэрэгтэй. Тэг хөдөө одоо өвлийн хадуу загтууд одоо уурганы толгой мултраад хувийн угсаа тасрах юм бол тэгээд одоо хөдөө адууны одоо бэлчээр тэгээд явгуу үлдэх аюултай. Тийм учраас одоо адуучин хүн тонц одоо зайлшгүй одоо хянаж явах асуудал бол энэ уурганыхаа одоо толгой болт тагнааг одоо сайн үзэж байх хэрэгтэй. Тэгээ одоо энэ сая шударсан толгойг одоо тагнаалдаад ингээд залгаж байгаа говьд одоо мод ховор манайхан тэгээд голдуу уургыг одоо тагнаалдаж нааж одоо ингэж хэргэлдэг. Уургандаа бол одоо говийн адуучдад уургыг бол одоо энэ адууны толгойд явуулах хугалахаас бол одоо хамгийн хэмээдэг. Уурга одоо баг өөрөөсөө идүү хайрлаж явдаг. Хайрлаж явдаг юм аа тэгээ. Тэгээ одоо энэ уургыг одоо гэд хөдөө байгаа учраас сая шудраад энэ суран боолт нь бол одоо толгойдоо яваад хаягдлаа. Тэгэхээр одоо хөдөөний нөхцөлд одоо ийм хээрийн нөхцөлд бол одоо бэлэн одоо боолт байна. Мориныхоо сүудийг аваад одоо ургаа боохоос боодог юм аа тэгээд. За эдээ яваад мориныхоо сүудийг боох. Матгуулны боо.
Монгол уурагчид нутаг нутгаараа айл хотлоороо эд хаваан сорж эрдэм ухаанаа улам чам бариулдаг. Баг, сум, аймаг, улсын авраг шалруулах тэмцээн болно. Үндэсний олон нийтийн телевизээр зориуд бодлогоор адуучны ураг ухааныг шалгасан нэвтрүүлэг бэлтгэж хүргэдэг. Сүүлийн үед адуучныхан хөдөлмөр Эрдэм аяасыг үнэлэх үндэсний хэмжээний томоохон тэмцээнийг засгийн газар ивэлдэн авч жил бүхэн уламжлал болгон зохиохоор боллоо. Монголчууд бид нар чинь адууны мундаг соёлтой ард түмэн. Тэгээ зөвхөн унаж уралдахаас гадна бас их олон төрлөөр манайх одоо ингээд бүлгүүлдэг. За мөрөн дээрээс хашуурч одоо юм шүүрдэг тийм ээ. За бугуйлддаг. За мөрөн дээрээс уургалдаг гэл үнэхээр одоо олон төрлийн эрдэм чадал одоо шалгасан үзүүлбэрийг хийж чаддаг юм ард түмэн. Тэгэхээр энэнийг би бас одоо хөхүүлэн дэмжиж улсын хэмжээнд авраг шалгаруулдаг бол жил бүхэн болгоё. Тэгээд энэ жилийнх одоо анхны тэмцээнийг одоо зохион байгуулж байгаа. Тэгээд аймагуудын залуучууд бас их хэрэг амжилттай оролцож байна. Үнэхээр одоо сайхан тэмцээн болж байна л дээ. Хэрийн салхинаас өөрийг эдэн хүргээгүй онгон зэрлэг адууг оосорлож барих эрдэм чадлыг төгс эзэмшнэ гэдэг адуучин хүний онцгой нэгэн бахархал. Уурхийг улмаар эзэмших, уурхч мөрийг сургах, дадлагж уулна гэдэг жинхэнэ монгол малчны, монгол адуучны эрдэм шатлаас үүдсэн их ухаан билээ. Бид дараагийн бүлэгтэн морь барих бас нэгэн онцгой эрдэм адууг анх барьсан хэрэгсэл болох бугуйлын тухай өгүүлэх болно. Мордны соёл бол нүүдэлчин монголчуудын хувьд энэ дэлхийн олон үндэслүүдээс ялгарх сорын ганц хөх тэнгэрийн тамган юм. Тэргүүн бүлэг хангал сүргийг хазаарлав. Дэд бүлэг эмээл минь хаан ширээ. Гутгаар бүлэг эмээл минь хаан ширээ. Дөрөвдүгээр бүлэг уурганы урт түүх. 5 дугаар бүлэг суран бугуулийн эд шид. 6 дугаар бүлэг дээдсэн их сүм Монгол айраг. 7 дугаар бүлэг Монгол тамга, Монголын цадиг. 8 дугаар бүлэг бүлгийн зоон дээр. 9 дугаар бүлэг үлгэр амьлуулсан уяач. 10 дугаар бүлэг төмний их цэнгэл Монгол наадам.
Амедиа кино компани бүтээл 2 дахь боломж. Ярославлын царайлаг бүсгүй Виктория Москвагийн мотоспортын тамирчин Максимтай танилцдаг. Максим тэрнтэй гэрлэнэ гэж амлан Москва руугаа буцахад Вика мөрөөдөл хормын даашинц хоёртойгоо үлдэнэ. Сайхан бүсгүйчүүдийн амьдралаар тоглодог Максимийн золиос болсон бүсгүйн хувь заяа цаашид юу болох? Бүсгүйн амьдрал түүний ээж болон баян чинэлэг нууц амргууд хэрхэн оролцож байгаа тухай энэ киноноос бүлээн авч үзээрэй. Зөвхөн Монголын үндэсний олон нийтийн телевизээр албан ёсны онцгой эрхтэйгээр. Арван жилийн дараа та ямар байх бол? Амьдралын сайн сайхан бүхнийг мэдрэх эрч хүчээр дүүрэн байж чадах болов? Эсвэл хэн нэгний тусламжгүйгээр алхаж гიშгэж чадхааргүй болтлоо өвчнөд нэрвэгдсэн байх болов? Бидний ирээдүй ямар байхыг бид л шийддэг. Ирээдүйгээ өөрчлөх боломж бидэнд бий. Одооноос амьдралын зөв дадлыг хэвшүүлж ирээдүйгээ өөрчилцгөөе. Заавал хэвшүүлэх 21 дадал суурлыг Монголын улсын олон нийтийн телевизээр даваа лавг баасан гарагт хүлээн авч үзээрэй.